Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Торгоны зам чөлөөт эдийн засгийн төлөөх сангаас зохион байгуулж байгаа цоврал лекцийн телевизийн шоу нэвтрүүлэг арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд баяртай байна. За манай Торгоны зам цоврал лекцийн энэ удаагийнхаа дугаараар та бүхнийг нэгэн өвөрмөц эмэгтэйтэй танилцуулах гэж байна. Хүмүүс сайн мэднэ. Өтрээний хүрнэл хэмээх өвөрмөц нэртэй жүжигийг тавьсан байгаа. Эмэгтэйчүүдийн гендерийн тэгш байдлын талаарх. За мөн дээрэс нь Битлсэн өшөөний дэргэд миний богино юпг хэмээх олонний анхаарал татсан өвөрмөц арга хэмжээ зохион байгуулдаг. Феминист төслийн нэгэн төлөөлөл болсон эмэгтэй өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд клубын ерөнхий зохицуулагч Зол Заяа байгаамаа. Ингээд бүгдээрээ Зол Заяагийн илтгэлтэй танилццгаая. Өсвөр насны хүүхдүүд 7 хоногт 31 цагийг телевизээр үзэж, 17 цагийг хөгжим сонсож, 3 цагийг кино үзэж, 4 цагийг сэтгүүл уншиж, 10 цагийг захин ертөнцид өнгөрөөж байна. Өдөрт нийт 10 цаг 45 минутыг ямар нэгэн медиа суугт зарцуулж байна. Медиа бол агуулга болон агуулгыг түгээгч маш хүчтэй хэрэгсэл юм. Хүмүүс бусад их сурвалжаас илүүтэйгээр медиа суугаас хамгийн их мэдээллийг авдаг болсон. Хэрэв 21-р зуунд чухам юу болоод байгааг мэдхийн тулд яалтчгүй медиаг олгох хэрэгтэй болно. Медиа болон технологи нь бидний нийгмийг бүтээж буй бүх агуулгыг түгээж байдаг. Бидний яриа, үг хэллэг, улс төрийн ойлголтоос өсвүүлээд бидний хүүхдүүдийн тарих, оюун санаа, амьдрал, эмоцийг ч бүтээж байна. Нэгэн медиагийн их усврээс 2 тэрбум орчим хүн мэдээлэл авсан байдаг нь хүн төрлөختний түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Залуу хойч үе маань Facebook, гар утсаар дамсгаж амьдарч байна. Өөр түмэн байгаагүй ийм их медиа усглаас бидний үр хүүхдүүд ямар ч хяналтгүй өдөр шөнөгүй мэдээлэл авдаг болсон. Охид эмэгтэйчүүд гэхэд л хар багасаа медиагаас гоо сайхан үзмж бол хамгийн чухал гэсэн ойлголтыг авч тэдний бүхий л үнцэн, үнэлэмж, гагцгүй гоо сайхан үзмж хэлбэр дээр л тогтдог болсон. Ийм ойлголтыг октын адил медиагаас авсан хүүгүүд хүртэл эмэгтэй хүний үнэлэмжийг зөвхөн гоо үзмжээр л хэмжиж, дүгнэж төлөвшөж байна. Энэ ойлголтыг бид өдөр бүр зар сурчлагаанаас, киноноос, телевизээс, видео тоглоом ер нь хаашаач харсан авч байна. Эмэгтэйчүүдийн хувьд хичнээн амжилт гаргасан ч хичнээнийг хийж бүтээсэн, нэр алдарт хүрсэн ч эцэст нь олон нийтийн дунд тэднийг шүүмжлэх гагцхүү үнэлэмж нь гоо үзэгсэн болжээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхэн сая ерөнхийдөө медиагийн зах зугаас медиа гэдэг биднэрт ямар мэдээлэл өгдгийг, бараг саяны гарч ирсэн бүх бичлэгийг, бүх хэсгээс нь та нар юу үзчихсэн үү? Тэр клип, видео, одоо реклам те бүгдгээс нь л үзчихсэн баг. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдв бол медиа буюу монголоор одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ сувгууд биднэрт яаж нөлөөлт юм? Магадгүй бид нарыг яаж бүтээдэг талаар ярилцах болно. Медиа гэдэг энэ том хамгийн хүчтэй телевиз байна. Facebook, Twitter өөрөө нэлээд том ойлголт. Медиа гэдэг бол биднэртэй түрүүн яг видеон дээр минь гарсан өдөр бүр бидний амьдралын алхам тутамд биднэрт ямар нэгэн мэдээлэл, агуулга, контент хүрэх гэж байгаа тэр сувгуудыг ойлгож байгаа. Тэгээд жишээ нь одоо ямар медиа гэвэл хамгийн хүчтэй телевиз байна. Дараа нь одоо хамгийн хүчтэй сүүлийн үед орчин үед гарч ирж байгаа сошиал медиа байгаа те. Facebook, Twitter. Медиа гэдэг энэ том өөрөө нэлээд том ойлголт. Яг энэ дундаас хамгийн магадгүй өнөөдөр бидний сонгож авах, ярих, анализ хийж дүн шинжилгээ хийх нэг сэдв бол зар сурчлага. Маш богинохон хугацаанд одоо хүн бүр үзээд ойлгох. Одоо магадгүй 30 минутын танин мэдхгүй юм уу ямар нэгэн нэвтрүүлгийг хүмүүс цаг гаргаж үзэхгүй бол зар сурчлагыг 8 наснаас ахуулаад бүр 8 сартаагаас ахуулаад 80 насны хүртэл үздэг тийм үү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар биднэрт өөрийн мэдлгүйгээр ямар одоо өөр кино үзчихсэн, мэдээ үзчихсэн тэр дундуур нь биднэрт хамгийн хүчтэй үрдэг. Тэгээд дээр нь зар сурчлагын онцлог нь бол маш их мөнгө зарцуулж хийсэн байдаг. Тийм учраас маш хүчтэй. Тэгээд та нар ингээд эргээд бодонгууд ямар өөртөө цээжлэе гэж бодоагүйгээр өөртөө мэдий гэж бодоагүйгээр ямар нэгэн рекламны дуу энэ төрийг сурцсан байдаг шүү дээ тий.
дараа нь явангууд таньдаг болдог ч юм уу те. Ямар нэгэн брендийн лого өнгийг хараад автоматар өөрөө тэрийг таньдаг. Тэгэхээр зар сурчлагаа бол маш онцлог тийм хүчтэй. Дээр нь биднэрт энэ медиа тэр дундаа зар сурчлагаа бол ямарваа нэгэн амьдралын бид нар зүйлсийг яаж ойлгохыг бид нар зааж яадаг өөрийн мэдлэгүүгээр хайр гэж юу юм, амжилт гэж юу юм, тэгвэл одоо секс гэж юу юм те, бүр маш олон зүйлийг гоо сайхан гэж юу юм. Энэ бүхнийг бид нар зар сурчлагаа ойлгуулж биднэрт мэдээлэл өгч биднэрт ийм юм байна гэж ботход хүргэдэг тийм хүчтэй бүтээгдэхүүн юм байгаа. Өдөрт дунджаар хүн 3,000 ширхэг медиагийн ямар нэгэн зар сурчлагаа мэдээлэлтэй нүүр тулж идэг. Бид нар өөрсдөө төдийлөн анзаардаггүй ч гэсэн өглөө хичээлдээ явахдаа автобусанд суугаад автобусны бариул дээр ч юм уу эсвэл дотор талд нь эсвэл цонхоор харангуут ямар нэгэн зар сурчлагын самбар дээр замын дагуу ийм гэрэлтэй жижиг самбарууд дээр сонин дээр ер нь гих мэтчлэн бид нар 3,000 гаруй мэдээллийг ямар нэгэн байдлаар өөрийн мэдлгүүгээр эсвэл өөрөө хүсээд хүлээж авч яадаг байна. Энэ нь бидний амьдралын маань 3 жилдээ тэнцэнэ. Бид нар амьдралынхаа магадгүй одоо дунджаар 60 жил, 70 жил наслахад 3 жил мар зогсолтгүйгээр зар сурчилгаа юм уу үзэж байгаатай ижилхэн байх нь. Тэгэхээр их тоо байна те. 4 настай үеэл дүү байгаа. Тэгээ сүндэр гэдэг. Маш хөөрхөн охин байгаа. Тэгээ сүндэртэй ярилцлага өрнүүлж байгаа 4 настай. Тэгээд чи ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ гэж асуусан чи мисс олмоор байна гэдгсэн аахгүй. Тэгэхээр би ч өөрөө гендрийн ширхгийн чиглэлээр ажилладаг. Энэ дэр нэлээд санаа зовдөг учраас үгүй чи ерөнхийлөгч болол таа гэдгсэн чи эрэгтэй хүмүүс ерөнхийлөгч болдог штэ гэж урдаас хэлж байгаа аахгүй. Тэгэхээр аав ээжтэй би ингээ ярилцаа та нар ямар нэгэн байдлаар те охиндоо эрэгтэй хүн ерөнхийлөгч болдог. Эрэгтэй хүн улс төрийн одоо идвэхтэй байдаг. Эрэгтэй хүн улс төрт амжилт гаргадаг гэсэн мэдээлэл өгснөөхөр хизээч үгүй. Тэгэхээр ерөөсө бидний үзэж байгаа авж байгаа энэ мэдээлэл бид нар хэн болвол чи илүү тохиромжтой вэ гэдгийг бид нарт өгдөг байх нь. Одоо юу гэдэг чи эргээд ингээд бодонгууд тэгээ судалгаагаар батлагдсан байдаг. Медиагаар гарч байгаа одоо эмэгтэйчүүдийн 30-аас 40% нь л их байлахад 30-аас 40% нь ямар нэгэн улс төрийн карьер, бизнесийн карьер хөөж байгаа эмэгтэйчүүдийн тухай 60-аас 70% нь модель, загвар өмсөгч, хөөхөн хин нэгэнтэй дуулдаг, бүжгэлдэг тийм тухай гардаг. Тэгэхээр ерөөсө эмэгтэй хөлт бол за эмэгтэй хүн бол ийм болох хэрэгтэй байна. Эрэгтэй хүн бол илүү одоо 60-аас 70% нь лидер, улс төр, бизнес, мөнгө олдог хин нэгний тухай гардаг. Бодит амьдрал дээр бол амьдрал хүн болгон өөр тийм үү. Гэтэл ерөөсөө энэ мэдээллүүд биднэрт 4 настай дүүгээс мэн эхлээд яаж хөрч ийн гэдэг маш сонирхолтой. 62 сая эмэгчүүд намайг сонсч байна. Та нарын 3 хүрэхгүй хувь ном уншдаг. 15 хүрэхгүй хувь чинь сонин уншдаг. Яагаад гэвэл та нар мэдэх бүх үннээ зөвхөн телевизээс олж авдаг. Телевизээр чухам юу гараагүй мэдхгүй бүхэл бүтэн үе байна. Телевиз бол туйлын үнэн, эцсийн дүр төрх. Телевиз ерөнхийлөгч Ромын пап ерөнхий сайдыг бий болгож бас үгүй хийж чадна. Телевиз бол энэ бурхангүй ертөнцийн хараад идсэн агуу хүч бөгөөд буруу хүмүүсийн гартаар бол бид өөрсдөө тэдний дайсан болж хувирнаа. Аль нэг том компани энэ хараад идсэн ухуулаг сурталчилгааны агуу хүчийг эзэмшиж байхад чухам юуг үнэн болгож айл бүрт телевизээр дамжуулахыг энэ бурхангүй ертөнцид хэн хэлж мэд юм бэ? Тэгвэл намайг сонсч бай. Намайг сонс. Телевиз бол үнэн биш. Телевиз бол зүгээр хараад идсэн тоглоом, зугааны газар. Телевиз бол ердөө цирк, багт наадам, эсвэл дуучин, жүжигчин, жонглерчин, арсантай тоглогч, хөл бөмбөгийн тоглогч юм. Бид зүгээр л уйдаа гаргах ажил хийж байна. Харин та нар тэнд суугаад хүүхэд төгшөдөггүй, арьсан, шашин шүтлэг ялгадаггүйгээр өдөржин шүнжин үдсээр л байна. Та нарын мэддэг бүх зүйл бол бидний зохиосон хий хоосон зүйлд та нар итгэж эхэлж байна. Та нар телевизийг бол үнэн бодтой, харин өөрсдийнхөө амьдралыг хий хоосон зүйл гэж бодож эхэлж байна. Та нар телевизээр юу хийсэйг хийдэг, телевизээр гарсан шиг хувцаслаж, бас хоололдог, үр хүүхдээ телевизчийг өсгөж хүмүүжүүлдэг. Яг телевизчийг бодож сэтгэдэг. Энэ бол солиор Бурхны нэрийг барьж хэлий. Та нар өөрсдөө бодтой зүйл нь. Харин бид бол network гэдэг киноны хэсэг. Тэгээ телевизийн талаарх энэ үнэ сэтгэл те. Тэгэхээр телевиз гэдэг нэрээ бид нар амьдралынхаа хэдэн цагийг телевизэд зартуулдаг бай. Бид нар хоорондоо ярьж байхад хэдэн удаа ярианд бан магадгүй телевизээр гарсан штэ. Чи телевизээр үзсэн үү те? Одоо бол магадгүй дахиад нэг сошиал медиа хэрэгсэл Facebook дээр тэгж үтсэн байсан. Тэр ийм зураг байсан гэд яг үнэндээ бид нарын тэр авж байгаа мэдээллийг үнэндээ бодит мэдээлэл үү эсвэл түрүүний хэлсэн хин нэгэн том төлжөөгийнх нь мэдээлэл үү те эсвэл хин нэгэн биднэрт ямар бүтээгдэхүүн зарахын тулд заримдаа магадгүй хуурамч мэдээлэл өгч байгаа юу. За тэгээ бид нарын үздэг сурчилгаа, кино, одоо янз бүрийн billboard, зар сурчлагын самбар дээр ерөнхийд нь судалгааны
дагуу хийхэд эрэгтэйчүүд ихэнхдээ ямар контент буюу агуулгад гардаг вэ гэхээр амжилтын тухай, нэр хүндийн тухай, бизнесийн шин нээлтийн тухай, одоо улс төрт идэвхтэй оролцож байгаа эсвэл одоо үнэтэй цагны тухай, үнэтэй машины тухай, эсвэл одоо үнэтэй үзэг балны. Ихэнхдээ тийм реклам тоглодог бол эмэгтэйчүүд гэрийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнд те хоол хүнсний реклам сурталчилгаанд одоо хин нэгний эсвэл туслах, нарийн бичиг үйлчлэгч ийм дүр төрхөөр гардаг гэсэн судалгаа байгаа. Яг энэ агуулгууд өөрөө эргээд биднэрт ямар үр дүн нөлөө үзүүлдэг юм те. Тэгэхээр яг ингээд эргээд харангуут эрэгтэйчүүдийн төрөн үзүүлж байгаа контент, эмэгтэйчүүдийн үзүүлж байгаа контентууд ерөнхийдөө эрэгтэйчүүдийг илүү дотоод талаас нь эр зоригтой, те чадaltaй, амжилт үзүүлдэг. Эмэгтэйчүүдийг ихэнхдээ гадна талаас нь хөөрхөн, сайхан, туранхай, гоо үзэсгэлэнтэй одоо ямар нэгэн те хин нэгнийг татах чадвартай тэр хин нэгнээр төсөөлүүлэн харуулдаг. Тэгэхээр энэ нь эрэгтэйчүүдэд бол нэгдүгээрт бас ачаа болдог. Яагаад гэвэл эрэгтэйчүүдийг мөнгөний машин мэтээр харуулдаг те. Тэр ч хандлагаар эрэгтэйчүүдэд маш том ачаа ирдэг нь ерөөсөө л айл гэр бүл болохын тулд ямар нэгэн хөрөнгө айл хэдийн бэлтгэсэн байх ёстой юм шиг, эсвэл тэр айл гэрийг ганцаараа авч явах ёстой юм шиг, ганцаараа тэр мөнгийг олох ёстой юм шиг байнгын шахалт дарамт агуулга үед бүр айл гэрээс өмнө болзоонд ч хүртэл тийм хандлага байгаа шүү дээ те. Болзоон заавал эрэгтэйнд даах ёстой юм шиг. Магадгүй бид нар яагаад юм бэ гэж заримдаа бодож үзээгүй энэ хандлагууд угаасаа л ийм штэ гэсэн хандлагуудыг эргээд бодож үзэх хэрэгтэй юм шиг те. Эмэгтэйчүүдэд бол чи хизээч магадгүй тэр бусдын эрэгтэй хүний хийж чадахгүй юм шиг. Чи зүгээр нэг хин нэгний туслах байх хэрэгтэй юм шиг. Эсвэл чи амжилт олохын тулд заавал хүмүүсийн хүлээн зөвшөөрж байгаа тэр гоо сайхныг өөртөө агуулж иж амжилт олох хэрэгтэй юм шиг. Тэгжээж амьдралтаа аз жаргалтай болох юм шиг мэдээллүүдийг биднэрт ингээд яг тэр үгээр хэлэхгүй ч гэсэн өөр ямар нэгэн байдлаар биднэрт ойлгуулж яадаг байх нь. Cindy Crawford юу гэж хэлсэн байсан бэ гэхээр би хүртэл Cindy Crawford шиг болохыг хүсдэг гэж хэлж байгаа байхгүй. 10 настайгаас эхлээд эмэгтэй хүүхэд би таргалчихгүй гэж ааж эхэлдэг. Төгс гоо үзэсгэлэн. Реклам сурчилгаа энэ агуулга одоо реклам сурчилгааны агуулга контентоор гарч байгаа эмэгтэйчүүд бүгд ерөөсөө маш сайхан, маш төгс тийм эмэгтэйчүүдийг харуулдаг. Тэгээд та нар сэтгүүл үзчихсэн бол ингээл Cosmopolitan өөр зөндөө олон сэтгүүлөө шүү дээ. Эсвэл Гэлба тэ маш олон сэтгүүлүүд ямар нэгэн крем бүтээгдэхүүний зар сурчилгаа байлаа, ямар нэгэн нүдний будагны зар сурчилгаа байлаа. Бүгд дээр нь бүр тэр бүтээгдэхүүний биш огт өөр архины, тамхины эсвэл одоо будингийн юуны ч байсан тэр зар сурчилгаан дээр байгаа эмэгтэйчүүд бүгдээрээ төгсгөө үзэсгэлэн. Яагаад төгс гэж хэлж байгаа юм гэвэл энэ ихэнх энэ гоо төрхүүд нь бодит байдлаас заримдаа өөр байдаг. Та бүхэн мэдэн шүү дээ Photoshop гэх те. Одоо Photoshop гэдэг чинь одоо бол зар сурчилгааны ертөнцийн хамгийн гол том бүтээгдэхүүн нь. Тэгэхээр Photoshop бол бодит байдлаас хүнийг огтөөр болгодог. Тэгээ Cindy Crawford-ыг та нар мэдхүү загварамсагч. Cindy Crawford те. Cindy Crawford юу гэж хэлсэн байсан бэ гэхээр би хүртэл Cindy Crawford шиг болохыг хүсдэг гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр зүгээр сонирхолтой жишээ хэлэхэд олонний танил энэ хүмүүс бас нэг хохирогч нь болдог. Яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн юм уу сэтгүүл ямар нэгэн бүтээгдэхүүн энэ хүмүүсийг ашиглахдаа ингээд зургийг авчаад маш өөрөөр засаа тавьчихдаг. Нөгөө хүмүүс чинь бодит амьдрал дээр гадаа явж ангууд интернетээр зураг байдаг штэ. Нөгөө хүн чинь нүүрний бодоггүй ингээд явж гэн. Нар шалгын газар явсан чи ийм целлюлайттай байсан юм уу ч гэдэг те. Гэтэл нөгөө хүнийг бодит байдлаар нь яг магадгүй тантай надтай адилхан тэр хүнийг бодит байдлын зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу? Гэтэл магадгүй бид нар бол харьцангуй арай насан туршсан. За энэ бол сэтгүүлийн нүүрч гэдэг юм уу хүлээж авдаг бол өсвөр насны охтууд хөвгүүд бол илүү энэ зүйлийг бодит мэтээр төсөөлж өөрсдөө тийм болох гэж одоо хамаг цаг зав одоо яг судалгаа байсан 10 настайгаас эхлээд эмэгтэй хүүхэд таргалахаас 10 настайгаас эхлээд эмэгтэй хүүхэд би таргалчихгүй гэж ааж эхэлдэг. Тэгэхээр эн чинь өөрөө ерөөсөө одоо бол эрүүл бус дадал руу орж байгаа. Монголд одоо орж ирж байна. Биднээс хол бол биш болцсон аль үшээ анорексия, булимия те таргалахаас айсандаа идсэн хоолоо буцаж гаргадаг ч юм уу те. Эсвэл таргалахаас айсандаа шимт хижээлэг хоол идэхгүй байх ч юм уу. Энэ бүхэн чинь эргээд энэ биднэрт тулгаж байгаа, энэ биднэрт үзүүлж байгаа, энэ гоё гэж тогтоож байгаа гоо сайхны хэлбэр маань төгс энэ гоо сайхан маань бодит биш энэ сайхны биднэрт тулгаж байгаа санаа байгаа.
судалгаа үзэсгэлэн дараагийнх нь туранхай байдал. Туранхай байдлыг бол ерөөсөө маш ихээр түгэж сурталчилдаг гоо сайхан гэдэг ойлголттой холбогдуулаад. Тэгээ та нар ирээд бодоорой реклам сурчлагаан дээр тоглож байгаа эмэгтэйчүүд ихэнх нь бүгд туранхай байдаг. Хэрвээ жин ихтэй юм уу, дундаж жинтэй эмэгтэй бол нэг бол турах тухай ямар нэгэн бүтээгдэхүүнтэй би одоо турахыг хүсэж байна ч гэдэг юм уу те. Би одоо турахаасаа өмнө ч гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн зөв халамжит ээж, халамжит эхнэрийн дүрд. А бусдаар бол ямар нэгэн гой сайхан гой сайхны ч юм уу, ямар нэгэн өөр пив, арх одоо юу ч байсан реклам сурчлагаан тоглож байгаа бүх эмэгтэйчүүд маш туранхай. Тэгээ энэ туранхай байдал өөрөө биднэрт юуг бий болгож байна те. Тэгээд сонирхолтой бас баримт гэвэл 20 жилийн өмнө одоо загвар өмсгөгчд бидний гоо сайхны идеала болгож байгаа тэр загвар өмсгөгчд маань жирийн дундаж эрүүл жинтэй эмэгтэйгээс 8% туранхай байсан бол одооний загвар өмсгөгчд жирийн дундаж эрүүл эмэгтэйгээс 23% туранхай. Тэгэхээр тураалын төвшөнд эрүүл мэндийнхаа одоо үзүүлэлт өндрөөрөө те авч үзвэл өндөр жингээр авч үзвэл тураалын төвшөнд очсон байгаа байхгүй. Гэтэл бид нар тэрийг бий болгох гэж өөртөө үргэлж зүтгэж яадаг. А дээр нь нөгөө энэ тоглож байгаа энэ загвар өмсгөгчд маань яах нь тэдний үндсэн ажил өдрийн 8 цаг тэр хүн фитнест яваад тэр хүн одоо тийм болохын тулд яах ёстой юм те. Спад ороод, гоо сайханд ороод гэтэл би тийм биш. Огт өөр ажилтаа, огт өөр зориг мөрөөдөлтэй ээжж дахиад өөртөө тэр ачааг үрчиж байгаа байхгүй. Эрэгтэйчүүдэд энэ ачаа ирдэг ч гэсэн одоо маш багаар. Юу гэдэг чинь эрэгтэйч маш гоё биетэй одоо үнэхээр хүмүүсийнхаар хилдгээр гоё биетэй боди залууг хараад эрэгтэй хүн тэр үнэхээр энэ шиг бол сайхан гэж боддог ч гэсэн тэрний төлөө өдөр болгон санаа зовоод хоорондоо уулзангуутаад ёо тэрэн шиг болох юмсан гэж яриад ч юм уу те эсвэл тэрний төлөө хамаг мөнгө өрөөд ерөөсөө тэгдэггүй. А эмэгтэй хүнд ирж байгаа нэг ачаа бол ерөөсөө тийм байхыг байнга шаарддаг. Тэгээ бид нар өөрсдөө эргээд тэрэндээ боолчлогдоод яг бидний бодит над дээр эргэж ирэх үгүй юу? Тийм төрхийг хүсэж байгаа байхгүй. Тэгээд яг судалгаагаар дэлхийн хүн амын 5% нь магадгүй сэтгүүл дээр гарч байгаа болон энэ реклам сурчлагаанд тоглож байгаа хүмүүс болон хүмүүс шиг биетэй байх боломжтой. Үлдсэн 95% нь огт өөр биетэй, огт өөр одоо биеийн бүтэцтэй. Тэгсэн мөртлөө энэ 5% шигээ болох гэж яах нь вэ? Хамаг энерги, бие, сэтгэл бүх зүйлээ зарцуулдаг байх нь шүү дээ. Үнэн эрэг дээрээ би одоо магадгүй ямар ч гоо сайхны мэсцалт ороод яаж ч арьсаа усуулаад яаж ч өөхөөс оруулаад өөр Cindy Crawford шиг ч юм уу Kate Moss шиг болохгүй штэ. А гítэл болно гэж биднэрт байнга итгүүлж идэг. Чи ийм л мэсцалт орчих. Чи ийм л бүтээгдэхүүнийг авчих. Энийг л хэрэглэжүүл чи туранхай боллоо. Энийг л хэрэглэжүүл арьс чинь тийм болно. Энийг л хэрэглэжүүл тийм болно те. Энэ бүхэн чинь нөө Photoshop одоо түрүүний төгс гоо сайхан энэ туранхай байдлыг боддоор бус бий болгочоод дээр нь энийг бодит руу орж ирж байгаа зүйл бол гоо сайхны хагалгаа пластик surgery те энэ ийм болчихын тулд чи энийг хийлгчих гэж бид нарт санал болгож байгаа байхгүй. Тэгээд Барбитай холбоотой гоо сайхны мэсэл Барби хүүхэлдэйг мэддэг хөө бүгдээрээ. Алдартай хамгийн алдартай хүүхэлдэй гэж байгаа байхгүй дэлхий дээр. Тэг хамгийн их зарагддаг. Бас боломжийн ер нь бол яг жинхэнэ нь бол нэлээ үнэтэй. Тэр хүүхэлдэй бол бид нар бол хизээж та нарыг зөвлөхөд зүгээр охинтой бол Барбигаар тоглуулах нь тохиромжгүй. Яагаад гэвэл бидний дотор автоматар энэ бол гоо сайхан гэсэн мессеж ирж байгаа байхгүй. Гэтэл бол Барбины бодит байдал бол ерөөсөө тийм хүний биед бол тохиромжгүй. Одоо хүний биеэр төсөөлвөл та нар интернет дээр үзээрэй. Хэрвээ Барби амьд хүн байсан бол гэдээ маш инээдтэй юм шиг тийм хайр гаргийн юм шиг зураг гарч ирнэ. А тэгээд энэ үзэл маань магадгүй зарим хүнд хүчтэй нөлөөлөд Барби шиг болсон эмэгтэй байгаа Украин эмэгтэй. Та нар бас интернет дээр үзвэл гарч ирнэ. Энэ эмэгтэй бол Барби шиг болохын тулд маш олон мэс засал хийлгсэн. Дээр нь хавиргаа ахуулсан. Одоо загвар өмсгчдүүд хавиргаа ахуулдаг одоо ийм хандлага гарч ирж байгаа. Гой сайхан байхын тулд хавиргаа ахуулна гэдэг эрүүл санагч байна уу ер нь? Байгалийн зам мөн үү? Байгалийн зам би ингээд төрсөн бол энүүгээрээ аз жаргалтай би энүүгээрээ сэтгэл хангалуун энүүгээрээ зорьсон зорилготой хүрэх ёстой болохоос би байгалийн зам нь гоо сайхны мэс засал хийлгээд би аз жаргалтай болох тухай биш шүү дээ тий. Тэгээ гоо сайхны мэс засалтай холбоотой та нар нөө сүлд солонгосын миссийн тэмцээний 40 финалийн оролцогчдын зургийг харсан уу? Интернетээ хараад үзээрэй. Бүгд адилхан царайтай, бүгд адилхан. Тэгээ нөө нэг муухай сонсогч байгаа ч гэсэн хошигнол гарцсан байсан. Нэг бол эднэр эмч нэгтэй эсвэл эцэг нэгтэй гэх тий. Тэгэхээр тийм хэмжээнд очтол яагаад бүгдээрээ адилхан байгаа гэвэл тренд буюу мод болгож ирсэн хүний царайг. Одоо ингээд гоо сайхны солонгост юм уу одоо эмнэлэгт оронгууд урдаас ч одоо V-line хэлбэртэй эрүү модонд орж байгаа. Ийм нүд модонд орж байгаа. Ийм хамар илүү модны гэ тий. Тэгэхээр харгас байна уу? Тэ хүний царайг мод те чиний царай модны юм байна чинийх биш юм байна чи модны болохын тулд ийм төгрөг төлөөд ингэж бол. А тэгээд тийм болсон хойно нийгмээр үзэн ядна те муухай хиймэл ийм тийм гэд та нар ер нь нэг одоо бүр high fashion гэж ярьдаг штэ.
Загварын зүгээр нөгөө нэг энгийн хувцснууд өмсдөг биш. Загварын хамгийн дээд зэрэглэлийн одоо тэр орднуудын загвар өмсөгч бол маш ихээр турж эхэлсэн. Яасан гэхээр жирийн дундаж эрүүл эмэгтэй жин 8 размер байгаа байхгүй. Америк размер бол 8. Тэгэхэд загвар өмсөгчийг хасах 2 хүртэл очсон. Тэгвэл хасах 2-ыг хориглоод одоо харин 0-ыг зөвшөөрч байгаа байхгүй. Хасах 2-ыг бол хориглосон. Яагаад гэвэл тэр ямар ч эрүүл жинтэй бос. Тэгээ тураахыг байнга шаарцаар нөгөө хүмүүс чинь одоогоор мэдэгдсэн 5 загвар өмсөгч тураалын өвчнөөс болж нас барсан. Бразилийн 2 эгчтэй 2 загвар өмсөгчд тураалын өвчнөөс нас барсан. Яагаад тэгэхээр ерөөсөө л загварын ортноос нь туранхаа бай. Тэрийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр ерөөсөө энэ хүмүүс хувцас л үзүүлэх ёстой. Хит одоо тийм хөхтэй юм уу өгзөгтэй ийм байх нь өөрөө сексийн ямар нэгэн дур тушаалыг үзүүлэх учраас хувцас л үзүүлэх ёстойгоо сүулдэ хүнийг үлгүүр шиг үзэж байгаа байхгүй харгас. Залуухан байдлыг гоо сайхан гэж үзэхтэй 40 нас өөрийн гоо сайхантай шүү дээ. Байгальтан зам бол нас болгон өөрийн мэдрэмж, өөрийн илэрхийлэл мухагаар илүү бид нар сохорцсон байгаа байхгүй юу? Залуухан байдлыг гоо сайхан гэж үзэхтэй. Залуухан байдал гоо сайхан хоёрыг автоматар холбох. Гэтэл үнэн эрэг дээр юу гэдэг чинь 40 нас өөрийн гоо сайхантай шүү дээ. 50 нас ч өөрийн гоо сайхантай тий. Байгальтан зам бол нас болгон өөрийн мэдрэмж, өөрийн илэрхийлэл, өөрийн тэр одоо гоо сайхан байх хэрэгтэй батал. Ерөөсөө л бидний одоо нийгмийн бүтээж байгаа бидний ойлгож байгаа юм бол 40-үрэл жоохон ингээл өрчлөө сунгууд хүүе яач вэ одоо татуулах болсон юм шүү те ингээ яач вэ ич вэ гэл өөрөө санаа зовж эхэлдэг дээр нь. Тэгээ Жулия Робертсын бас айгуугаа хэлсэн үг байсан. Тэ хүнийг байгалийн жамаар нь хөгшөрхийг зөвшөөрдөггүй харгас нийгэм гэж өнөөдрийн нийгэм те. Байгалийн жамаараа бол би хэдэн нас өрөөд үрчлээтэй байх ёстой юм, би хэдэн нас өрөөд тархлах ёстой юм, тэр бол уулын бид нар хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй юу? Гэтэл би ерөөсөө гоо сайхан байдлыг зөвхөн залуу настай холбогдсон тэрүүгээр муухагаар илүү бид нар сохорцсон байгаа байхгүй юу? Гэтэл нас болгоны гоо сайхныг олж харах хэрэгтэй. Ээжигээ очиод хар, эгчигээ очиод хар те. Тэр байдал нь гоо сайхан гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх. Үрчлээг бид нар яага муухай гэж бодож байгаа. Үрчлээ болгон тэр хүний амьдралын зовлон жаргал, баяр баясгалан тэр бүхнийг туулсан те. Ээж маань унтсан гэж яага муухай гэж тэр биднийг төрүүлэхийн тулд тэр дотроо тэгээд гидсэн тийм болсон шүү дээ те. Тэгэхэд бид нар тэрийг бас хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл биднэрт медиа ерөөсө гоо сайхан бол энэ гэсэн л ойлголтыг. Дээр нь гоо сайхан гэдэг зүйл бол хүн нүд маань таашаал авдаг шүү дээ. Ямар нэгэн гоо сайхан зүйлийг хараа те. Таашаал авж яан маань гэдэг нь дотроос маань энэ нэг бодлын сексийн дур тачаалтай холбоотой байхгүй юу? Таашаал авж яан би тэрнээс харангуйтаа сэтгэл маань догтлж байна. Тэгэхээр өөрөө энийг эргээд энэ ойлголтыг хүүхэд рүү хит их залуужуулах тусам аюултай байдаг. Педофил буюу хүүхдийг сонирхдаг тэр одоо буруу хандлагын нэг бас шалтгаан гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл ерөөсө залуучууд нэг хэсэг бас загварын агентлагууд нэлээд залуучсан бүр 14-т октоодыг авсан. Тэгээд Европод хориглосон. Энэ бол байж болохгүйгээд. Тэгээд маш олон компаниуд бас гоо сайхныхаа одоо бүтээгдэхүүнд залуу байхын секс гэсэн мессежүүдийг хүргэсэн. Тэрийг бас бүгдээрээ эсэргүүцсэн. За тэгээд түрүүн ер нь эмэгтэйчүүдийг гадна талаас нь зүгээр жишээ нь харуулхад иймэрхүү ойлголтуудаар хүргэх юм. Дотор талаас нь эмэгтэй хүнийг харуулахдаа ерөөсө идэвхгүй эмзэгхэн сул дорой гэж харуулдаг. Эсвэл магадгүй тэнэгтэй зарим реклам дээр. Монголын зөндөө реклам байдаг штэ. Зөв нэг пивний реклам санаж байна. Эрэхтэйг нөгөө нэг дэшин шийдсэн чи ингээл амар хаппи те. Пив барьсан партид галбууж ирэл эмэгтэйг дэшин шийдсэн чи юу барьж ууж ирдэг лээ. Индүү миндүү те. Юу хайрлан тавг маа өчөлөө. Тэг ингээ гайхацсан. Тэгээ дээр нь бас одоо нэг реклам байд юм аа. Нэг компьютерийн дэлгүүрийн реклам шиг санаж байна. Нэг эмэгтэй гарахгүй, ерөөс царай нь гарахгүй хүнийг ингээ объектчулсан. Зөвхөн нэг юм одоо тэр хүний нэг онцгой эрхтнүү те өгзөгч юм уу, хөгч юм уу гардаг. Дахиад нэг пивний реклам болохоор пивнийхаа яарлыкийг авсан чи яасан уу? Эмэгтэй хүний хувцас тайлагдаад те. Эмэгтэй хүнийг объектчулж, эмэгтэй хүнийг сул дорой олгож, эсвэл эмэгтэй хүнийг дотор талаас нь харуулахдаа дандаа тийм байдлаар харуулдаг. Эсвэл хин нэгний туслагч, эсвэл хин нэгэн одоо хүнээр зөвлөгөө авж байгаа, заавар авж байгаа, эсвэл одоо өөртөө итгэлгүй, эсвэл гайхсан тиймэрхүү байдлаар. Та нар тэгээд яг энэний дараа магадгүй бусад зар сурчлагыг хийхдээ нэг дүгнэлт хийгээд хараад үзээрэй. Ер нь биднэрт юу харуулах гэдэг нь те. Энэ байдал бол эцэстээ юу болгох юм бэ гэвэл бид нарыг ерөөсөө би бол ийм сул дорой юм байна. Надад амжилт болох нь магадгүй манай дүүшиг би мисл болох хэрэгтэй юм байна те. Эмэгтэй хүн ерөнхийлөгч болдгүй юм байна. Эднэрийг биднэрт өөрийн мэдлэгүүд дотор маань өгч өгдөг.
pizza. Smaller, lighter, fuller, tighter, thinner, softer. It really works. Хүүхдийн тухай бүгдээрээ ярьж байна те. Медиа таны хүүхдтэй ярихтай, гоо сайхны зах зээл таны хүүхдтэй ярьж эхлэхээс өмнө ярих хэрэгтэй гэд. Бид нар одоо бол харьцангуй залуу байна. Удахгүй хүүхдтэй болно. Хүүхдэд маань түрүүний 4 настай дүүд маань хинч хилээгүй байхад яг энэ бүх мэдээлүүд жишээ нэмэгтэй хүүхдээс очиж байгаа байхгүй. Ийм л бай, ийм бай. Байхын тулд энийг хэрэгэл, тэрийг хэрэгэл, ийм байхын тулд хичээ те. Эрэгтэй хүүхдэд магадгүй юу гэдэг дандаа хүчтэй, зоригтой, мөнгө бол битгий эрсдлийг туул те. А гэхдээ дандаа тийм амархан байдгүй шүү дээ те. Гэхдээ үнийг уйлж болохгүй гэл. Уйлмаар уяадгүй залуучууд. Байхгүй. Уйлмаар уй байдаг штэ. А гэхдээ магадгүй заримд нь байдаг байж болно, заримд нь байхгүй байж болно. Гэхдээ энэ бас сонирхолтой уйлахгүй байх сэтгэл зүйчдийн судалгаагаар гаргасан юм. Уйлахгүй байх айгүй стресстэй эрэгтэйчүүдийн айгүй олон зүйл манад бол гендерийн асуудал айгүй хүнд эрэгтэйчүүд төр. Ягаад бол эрэгтэйчүүд маш богино насалтай. Энэ бол стресстэй холбоотой маш их өвчин тусдаг эрэгтэйчүүд ходоодны хорт авдар те илэгний сэрэж гэх юм уу. Энэ бол өөрөө стресстэй холбоотой байхгүй. Бид нар дотроо тулгарсан тэр зүйлээ хинт ч гаргахгүй, хинтээ ч хуваалцахгүй. Яагаад гэвэл ингээд дотроо бухимдаад яваад байна гэдэг чинь биднэрт бүгдэнд нь аюултай. А тэгээд дээр нь яагаад хуваалцахгүй гэвэл эн чинь мундаг хүчтэй тэр зоригтой эрэгтэй шүү дээ. Би яагаад очиод хин нэгэнд надад ийм тохиолчлоо гэж хэлэх ёстой гэж те. Тэр бүх зүйл биднэрт нөлөөлдөг учраас эрэгтэйчүүд магадгүй юмаа гаргаж чаддаггүй тодорхой. Тэгээд эмгэнэлтэй бөгөөд инээдтэй юм гэвэл Twitter дээр биччихсэн аахгүй. Оны шилдэг сэтгэл зүйчээр арх дахин тодорлоо гэд. Маш харамсалтай тий. Тэгэхээр бид нар магадгүй бидний бүх эрэгтэй биш ч гэсэн тодорхой хувийн эрэгтэйчүүд өөрсдийнхөө илэрхийлж чадахгүй байгаа тэр зүйлийг бид нар архиар илэрхийлж гинүү, гаргаж гинүү тий. Тэгэхээр энэ олон биднэрт эрэгтэй хүн ийм л байх хэвээр, эмэгтэй хүн ийм л байх хэвээр гэсэн энэ хандлагууд биднэрт ямар дарамт авчирч байна. Эргээд бид нарыг өөрөө амьдрахад яаж нөлөөлж байна тий. Илүү олон тэрүүнээс солонгорон гарах байсан тэр зүйлсийг бид нар аваачаад эргээд хайрцагчдаг. Тэгэхээр бид нар яг үр хүүхдээ өсгөхдөө эргээд ямар мэдрэмжтэй хандах вэ гэдгийг судалмаар л шинэ нөгөө хүүхд хүмүүжүүлэх аргууд байгаа шүү дээ, тэ. Тэрийг нэлээд судалж үзмээр санагддаг. I'm a forensic artist. Worked for the San Jose Police Department from 1995 to 2011. I showed up to a place I'd never been, and there was a guy with a drafting board. We couldn't see them, they couldn't see us. Tell me about your hair. I didn't know what he was doing, but then I could tell after several questions that he was drawing me. Tell me about your chin. It kind of protrudes a little bit, especially when I smile. Your jaw. My mom told me I had a big jaw. What would be your most prominent feature? I kind of have a fat, rounder face. The older I've gotten, the more freckles I've gotten. I would say I have a pretty big forehead. Once I get a sketch, I say thank you very much, and then they leave. I
don't see him. All I had been told before the sketch was to get friendly with this other woman, Chloe. Today I'm going to ask you some questions about a person you met earlier, and I'm going to ask you some general questions about their face. She was thin, so you could see her cheekbones. And her chin, it was a nice, thin chin. She had nice eyes. They lit up when she spoke. Cute nose. She had blue eyes, very nice blue eyes. So here we are. This is the sketch that you helped me create, and that's a sketch that somebody described of you. So yeah, that's... She looks closed off and fatter, sadder too. The second one looks more open, friendly, and happy. I should be more grateful of my natural beauty. It impacts the choices and the friends that we make, the jobs we apply for, how we treat our children. It impacts everything. It couldn't be more critical to your happiness. Do you think you're more beautiful than you say? Yeah. Yeah. We spend a lot of time as women analyzing and trying to fix the things that aren't quite right. And we should spend more time appreciating the things that we do like. За саяны видеон дээр бол ерөнхийдөө зураач эхлээд яасан. Зөв өөр өөр нь хилүүл зурулж харахгүйгээр те таны царай ямар вэ гингууд миний одоо юу гэдэг чи ирүү маань жоохон том ч гэдэг юм уу те миний дух маань ингэдэг ч гэдэг юм уу тэгж хилээд зурсан. Харахгүйгээр те дараа нь яасан хүмүүстэй зурж өнгөрөөд тэр хүмүүсийг харуулж байгаа байхгүй нөө түрүүн зуруулсан хүмүүсийг тэгээд өөр хин нэгнээр хилүүлээ. Төрөний эмэгтэй ийм байсан те үс нь ийм байсан нүд нь ийм байсан хамар нь ийм байсан ирүү нь ийм байсан тэгээд зургийн хоёр ялгаа нь харагдаж байгаа үст те тэгэхээр яг зургийн хоёр ялгаа нь бид нар өөрсдийгөө ямар нэгэн бодит бус байдалтай жишээд маш дутуу үнэлж явдаг өөрийнхөө гоо сайхныг гэтэл хүмүүс бид нарыг огт өөрөөр бас харж байгаа байхгүй тэгээд та нар ийм тохиолдол бас байдаг штэ нэг найзтай ингээл яриад миний яг энэ нүд ингэдэг байхгүй юу гэхээр тийм үү ерөөсө харж байгаагүй юм биш té гэл те одоо энэ ч би ийм дефекттэй гингут одоо л харж яана гэх тэгэнгүүт хүн бол хүнийг өөрөөр харж байгаад бид нар огт өөрийгөө байнга дутуу үнэлж яадаг байнга өөрийгөө ямар нэг юм маань дутуу ямар нэг юм маань байхгүй гэж бодож байдаг. Нөгөө талаасаа бас мундаг зураач хэлсэн үг байдаг. Бүх зүйлд гоо сайхан байдаг гэж. Тэрийг олж харах хэсэг чадах нь тэр харж байгаа үзэгчийн л чадвах те. Бүх зүйлд гоо сайхан байдаг. Бүх хүнд гоо сайхан байгаа. Тэгэхээр тэр гоо сайхныг мэдрэх аягүй чухал. Тэгээ өөрийгөө үнэлэхдээ тэр гоо сайхнаа мэдэрч олоод тэрийг одоо мэдрээд тэрийг гэрэлтүүлж цацруулах. Тэгээ шинэ үг гарсан шүү дээ. Секси байдал бол өөртөө ихтгэлтэй хүн хамгийн секси гэж. Тэгэхээр өөрийнхөө тэр байдлыг мэдэрсэн, өөрийнхөө тэр гоо сайхныг гэрэлтүүл цацруулсан хүн хамгийн секси болохоос биш. Хамгийн төгс гоо бүхнийг нийлүүлсэн хүн бол тийм одоо нэг фотошопоор бас туршиж үзсэн. Дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийн гой зүйлийг нийлүүлээд төдийлөн бас сайхан зүйл харагдахгүй байхгүй. Тэгэхээр хүн болгоны нүүр юм уу хүн болгоны бие тухайн зохицолтой байдаг. Тэрийг бид нар олж харах те. Бусдыгыг олж харах өөрийгөө үнэлэх. За өөрийгөө үнэлэх энэ үнэлэмж маань яагаад биднэрт чухал юм бэ? Бидний амьдралын бүх шатнд чухал. Бид нар амжилт үзүүлэх, бид нар өөрийгөө ойлгуулах, бид нар өөрөө хэн нэгэнтэй харилцаа тогтоох энэ бүхэнтэй маань чухал байдаг. За бодъё л доо жишээ нь гадаад гоо сайхандаа тухгүй бол өнөөдөр энд ингээд нэг хүний хувц авчираад өмсөд тухгүй бол надад энийг ярих хэцүү шүү дээ тий. Гэтэл би бүр хувцнаасаа битэл бүр гадаадын төрхөндөө тухгүй бол би энийг бас сайн ярьж чадахгүй. Тэгэхээр бүх зүйлд маань нөлөөлж яадаг. Ажилд маань, амжилтанд маань, хувийн харилцаанд маань. Би эсрэг гүйцэндээ одоо сайн таалагдлаа гэхэд би тэр үнтэйгээ очихдаа айдаг ч юм уу. Миний энэ тарган харагдж байгаа боловч гэдэг юм уу те. Тухайн өөрийгөө илэрхийлж чадахгүй сандардаг ч юм уу те. Эсвэл бүр нандаа харилцаанд те. Эрэгтэй эмэгтэй хоёрын одоо хайртай үнтэйгээ тэр харилцаанд орлоо гэхэд одоо тухайн зүйлэндээ мэдрэмжээ хандуулж чадахгүй миний одоо гиз яаж байгаа бол те.
одоо хоёулах наах чи ингээл юу гэдэг чи миний гоё ингэж харагдаж байгаа болов гэж бодох маань өөрөө бас бидний бүх мэдрэмжээс л хумсалж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө үнэлэхгүй байдал бүх зүйлд маань нөлөөлдөг. Тэгээ өөрийгөө хайрладаг хүнд хинч хайргүй байдаг шүү дээ, тий. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө гаргуунд нь аятсан хинч биш юм шиг боддог. Тэрийг хинч юу н хинч яасан ч яадэ гэсэн хандлага. Тэгэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж бол маш чухал ойлголт. Хүн болгоны амьдрал юу ч болсон бай те огт мэдхгүйгээр шүүхтэй. Яг энэ бусдыг шүүхтэй холбоотой, үнэлэхтэй холбоотой. Тэгэхээр бусдыг зүгээр л нэг энэ шиг шүүгээд суух уу? Одоо ер нь айгүй их анзаардаг юм бол хүмүүс маш ихээр хүмүүсийг шүүдэг, зүгээр л шүүдэг. Тэр хүний Facebook дээр нэг анзаардаг юм бол 1 секундын зургийг хараад тэр хүнд юу тохиолдсон, яагаад тийм болсон, эсвэл зүгээр хэн нэгний амьдралыг яагаад тийм юм хийснийг огт мэдэхгүйгээр зүгээр л шүүдэг. Тэг би өнөөдөрхөн нэг хүний Twitter дээрээс уншиж ирсэн юм а. Нэг ийм үйл адал явдал тохиолдсон гэдэг. Яг энэ бусдыг шүүхтэй холбоотой, үнэлэхтэй холбоотой. Зүгээр хүнийг ингээд эднэр бол ингээд сайхан зүгээр л юу ч харагдсан зүгээр шүүж байгаас те. Тэг галт тэргэнд нэг ийм купе байдаг шүү дээ. Купен дотор 2 хос тэгээд нэг настай хүн одоо дунд зөгийн настай тэгээд аав хүү явж ажилтаа хүүн 21 настай те том хүү. Тэгээд ингээд хүүн цонхоор ингээд хараад аава моднууд бидрийг дагаж давхиад байна штэ бидний галт тэргийг гэл тэгэл тэгснэ нөгөө 2 хос ингээд жоох инегээл гэсэн чи аава үүс хүртэл бидрийг дагаад давхиж гин бидний галт тэргийг гэл тэгсэн чин нөгөө арай настафтер нэг хүн та хүүгээ сайн эмчит үзүүлэх хэрэгтэй юм шүү гэж жоох эвтэхнэр хэлж байгаа байхгүй нөгөө 2 хосоо шоглоод гэсэн чи би эмчит үзүүлсэн хүүгээ өнөөдөр бүр одоо нөгөө нэг мэс цасталд оруулаад хүү маань амжилттай болоод өнөөдөр хүү маань хараа орсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бид нар хизээч тэр хүн анх удаага үүлийг харж байгаа, анх удаа галт тэргийг харж байгаа, анх удаага модыг харж байгаа хүнийг зүгээр л ямар нэгэн байдлаар энэ тэнэг, энэ мангар, энэ юу ч ойлгохгүй гэсэн хандлагаар шүүж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгоны амьдралд юу ч болсон бай те огт мэдхгүйгээр шүүх те үнэлэх. А дээр нь хин нэгний сайн сайхныг харахгүйгээр түрүүний нөгөө гоо сайхны тэр харж байгаа хүнээсээ шалтгаална гэх те. Бид нар тэгэхээр өөрсдийнхөө харааг, сэтгэлийг, мэдрэмжийг бас айгүй эерэг болгох нь айгүй чухал. Тэгэхээр эерэг талаас нь харах те. Тэгэхээр бусдыг зүгээр л нэг энэ шиг шүүгээд суух уу? Эсвэл бид нар арай эерэг нүдээр харах уу? А хэрвээ тэр хүний миний нэг зарчим байгаа л да сүүлийн үед юу н хэрвээ хин нэгэн хүний амьдрал үнэхээр хэцүү байгаа бол хэрвээ тэр хүн үнэхээр буруу замаар явж байгаа бол те би тусалж чадахгүй бол зүгээр дээрэс нь нэмээд чичлэн гэдэг тэр хүнд улам л хэцүү болно. Дээрэс нь нэмээд доромжлол те дээрэс нь нэмж чичлээл юугийн ч ойлгоогүй а хэрвээ үнэхээр чи санаа зовж байгаа бол их өрөвцсөн байдлаар хүмүүс ханддаг штэ. Үнэхээр санаа зовж байгаа бол тусалж чадахгүй бол бити нэмэж чичил амаа хамих гэсэн те. Тиймэрхүү хандлага бас айгүй чухал санагддаг. За тэгээ энэ үнэлэмж маань эргээд айгүй хиймэл үнэлэмж байгаа. Яагаад гэвэл бид нар хиймэл зүйлтэй харьцуулаад өөрийгөө үнэлж байгаа байхгүй өөрийгөө бусдыг би хизээж магадгүй тэр загвар өмсөгчийг биетэ биширнээ загвар өмсөгчийн Facebook дээр тавьсан зургийг хөлн арай богинохын юм биш үү те энэ хариунгаараа яагаад ийм тарган юм ч гэдэг юм уу те бид нар өөрсдөө байхгүй тэр зүйлийг үнэлж өөрсдөө ч байхгүй өрөөлтөж байхгүй тэрийг ямар нэгэн хиймэл юмтай зүүрлж үнэлж байгаа болохоор өөрөө хиймэл үнэлэмж. Тэгээ бүр тэр бүхэл нөгөө медиа дээр хүмүүс жирийн надтай адилхан, тантай адилхан, бид нартай адилхан үнийг гарахаар зарим хүмүүс хүлээж авч чадахгүй байгаа байхгүй. Энэ одоо ийм юм байж кинон тоглоод тахтай те. Энэ тарган юм байж одоо юу гэдэг чинь. Энэ одоо юу юм энэгээр зурагтаар гарч яадаг хин ингээд зурагтаар дандаа шилдэг юм уу? Зурагтаар дандаа тэр бос өөр хүмүүс гарах хэсгүй байхгүй. Зурагтаар бид нар шиг яг над шиг, чам шиг оюутан те яг тэр сургуульд сурж байгаа хүн ярьж болно шүү дээ өөрийнхөө амьдралын тухай. Сонирхолгүй ч байж болно. Гэхдээ зарим хүн сонирхолтой байгаа. Тэгэхээр бид нар бас өөр шигээ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх. Тэгэд яг энэ бүхэн яагаад ийм чухал гэхээр хүмүүсийг боолчлох нэг арга зам байдаг. Тэр бол юу вэ гэхээр хүмүүст байхгүй зүйлийг энэ бол гайхамшигтай юм а энд хүрцгээе гэдгийг итгүүлж чадах. Тэр хүмүүс хизээч хүмүүс тэр байхгүй учраас хүмүүс тэрэнд боолчлогдож байгаа байхгүй юу? Боолчлогдоод түрүүний сэтгүүлийн фотошоптсон зурганд боолчлогдоод хоолоо хасаад боолчлогдоод мистас хийлгээд боолчлогдоод тэр гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь аваад бид нар төрчих штэ тий. А тэгтээ хизээч тэрэн шиг болохгүй байж. Тэгэхээр бид нар ямар нэгэн хиймэл зүйлд бид нар өөрсдөө тэрийг шүтээд тэрэн шиг болох гэдэг бол бас хэн нэгэнд бид нар ямар нэг аргаар боолчлуулна тий. Дээр нь энэ хиймэл үнэлэмж маань яг одоогийн медиатай холбогдоод ирэнгүүт виртуал үнэлэмж байгаа байхгүй юу? Виртуал гэдэг чинь одоо бидний энэ орчин үеийн хэрэглээд байгаа энэ орчин тий. Тэгээ биднээс хол. Тэгээ нөгөө нэг ийм үг байсан шүү дээ. Facebook царай муутай хүн байхгүй, Twitter тэнэг хүн гэж үгүй тий. Тэгээ нөгөө нэг Facebook дээр чинь та нар нөгөө нэг бас юу үзсэн нөгөө нэг
importance of angle гэдэг үнцгийн чухал байдал гэдэг нэг Facebook дээр нэг видео орсон байсан шүү дээ. Ингээд доороосоо зураг авсан чинь ингээд амар давхар өрөвтэй дээш гоё харагдаа тий. Тэгээ ингэж авч маад гэдэг чинь юу н аль өнцгөөс гоё гарахаа хүн мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр зураг шигээ бид нар биш байхгүй юу? Гэтэл тэр зураг шигээ биш учраас бас дахиад тэр зургаа гоё зургаа тавьж байгаа. Окей, амар гоё зураг тавилаа. Фотошопцсон ч үж болно, шоптоо үж болно. Гоё гарцаг өнцгөөсөө тавилаа те. Амар гоё номон дээрээс айгүй гоё үг тавилаа. Би тэр биш байж чадахгүй да эргээд би өөрөө өөртөө итгэлгүй болж байгаа байхгүй юу? Магадгүй би дахиад өөр огт тийм биш хүнийг хараад өөрийгөө дутуу үнэлэн дахиад өөрийгөө зөвхөн өөрийгөө ямар нэгэн амжилтаас нь хоош нь татна те. Магадгүй нөгөө нэг амар гоё Facebook дээр зураг тавьсан чинь нэг хүнтэй яг уулзах гэсэн чинь ичдэг ч юм уу те. Арай өөр царайтай байдаг ч юм уу те. Магадгүй амар ухаантай юм дандаа Twitter дээр шеэрлсэн чинь хүмүүсийн өмнө гараад нөгөө юм аярах гэсэн чинь өөр байдаг ч юм уу. Тэгэхээр энэ бүх үнэлэмж чинь биднээс айгүй улам л холдоод байгаа тухай л байгаа юм л да. Тэгэхээр өөрөө энийг яаж дотгошоогоо оруулаад яг өөрөөрөө байх уу те. Тэгээд дээр нь яг өөрөөрөө байгаа хүмүүсийг яаж хүлээн зөвшөөрөх вэ те. Бид нар ер нь жоохон ингээл өөртөөс өөр олонгууд ямар тэнийг юм бэ, ямар муухай юм бэ, яасан ийм юм бэ гэж эхлэдэг байгаа байхгүй. Надаас өөр байдлыг бид нараас хүлээн зөвшөөрч зорчих хэрэгтэй. Би одоо ийм үзэл санаатай байж болно. Гэхдээ та нар бас өөр үзэл санаатай байж болно те. Гэхдээ тэр үзэл санаа чинь над руу орж ирээд миний амьдралд орж ирээгүй л бол энийг чинь би хүлээн зөвшөөрнө те. Тэгээ айгүй мундаг алдартай үг байдаг. Би чиний ярьж байгааг үзэн ядж байгаа ч гэсэн чамайг энэ зүйлээ ярих эрхтэй байхын чинь төлөө би тэмцэнэ гэх те. Тэгэхээр бидний арчилсан энэ нийгэм гэдэг бол илүү чөлөөт хүний эрхийг хангасан нийгэм гэдэг бол хүн болгон өөр байж болно. Гэхдээ тэр өөр байдлаараа хин нэг дарамтлж шахаж эрх чөлөөнд нь зөрчиж болохгүй. Тэгээд энэ өөр байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй хоол идэггүй эмхтэй хүн байж болно. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүний сонголт. Тэр хүн хинтээ суунаа уучраа олно хоол ид сурнуу сурахгүй тэр хүний асуудал тий. Одоо тарган хүн байж болно. Тэр хүн тэгээд тарган байна уу, туранхай байна уу тэр хүнийг хүлээн зөвшөөрөх. Огт социалист үзэлтэй хүн байж болно, либерал үзэлтэй хүн байж болно, либертар үзэлтэй хүн байж болно. Дээр нь бүр бэлгийн чиг баримжаа ч өөр хүн байж болно. Тэгэхэд бид нар ерөөсө бүх зүйлийг л үзэн яддаг. Надаас өөр бол энэ ямар нэгэн тэнэг, надаас өөр бол энэ муухай, надаас өөр бол энэ байх хэсгүү. Тэгээ бүр Facebook дээр дэлхийгээс зайл гэдэг хүртэл тийм пэйж биш те. Тэгээ тэр нь бол бараг л ингээд бодохоор бараг үхч гэж байгаа юм уу тэр үнийг яач гэж байгаа. Тэгээд зөвхөн 1 секундын зурагнаас ч юм уу нэг видеоноос болоод хүн болгоны амьдралд янз бүрийн зүйл тохиолдож болоход л тэрнийг тавиад ингээд доор нь бүгд харааж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнд яг юу болсныг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн энэ үнэлэмж маань өөрөө боддоггүй юу гэж бид нар дүгнэлт хийх те. Хоол идж байгаа мөртлөө бүгдээрээ л уцаа оролцдог ч юм уу те. Тэгэхээр бид нар бол нөө бодит харилцаанаас айгүй холдсон те. Тэгээд бид нар нэгдүгээрт бодит харилцаанаас айгүй холдсон. Хоёрдугаарт биднэрт магадгүй зарим нь хиймэл, зарим нь худлаа, зарим нь бодит амьдралаас арай хол тэр зүйлүүдийг бид нар өөрсдийнхөө идеал буюу одоо хүрч очих тэр зорилго мэт хүлээж аваад өөрийнхөө жинхэнэ бодит байдлыг түрүүний нөгөө нэг телевизийн тухай ярьж байхад хэлсэн шүү дээ те. Бид нар бодит юм а гэдгээ хүлээн зөвшөөрөхөө мартсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бол бодит юм, миний амьдралын юм те. Би бол ийм хүн, энэ миний амжилт, энэ миний одоо аз жаргал. Тэрнээс биш одоо хин нэгний тэнд байгаа хүн миний хүрэх гэж байгаа зорилго юм уу? Хин нэг зүгээр өөрийнхөө
үлгэр жишээ хүн болгож болно тий. Энэ шиг болох юмсан, инкийнсэн, тикийнсэн. А гэхдээ тэр хүнийг тийм болгосноор одоо чи өөрөө л тэрнийхээ төлөө сайн дураар явна үхээс бусад хүмүүсийг бас тэрнтэй жишээ ч юм бусад хүмүүсийг хэн нэгэнтэй жишээд үнэлж дүгнэж чичлэх өөрөө шудраг бус байгаа байхгүй. Альберт Эйнштейн хэлсэн тий. Та нар энэ үгийг бас харж лээсэн бах. Биднэрт ер нь энэ биднээс илүү бид нарыг өөрийг мань холдуулж байгаа, бидний үнэт зүйлийг илүү их холдуулж байгаа энэ технологи, энэ зүйл маань биднийг эргээд хэн болгож байгаа. Гэхдээ миний энэ одоо өнөөдрийн лекц ямар нэгэн байдлаар бид нар телевиз үзэхэ болоод ч юм уу те Facebook хэрэглэхэ болио гэж байгаа юм биш. Энэ биднэрт магадгүй бид нар бас тэр компаниудын зар сурталчилгааг би ч гэсэн хаач чадахгүй, бид нар бүгдээрээ чадахгүй. Тэгээ судалгаагаар магадгүй хамгийн ойрхонтой 75 жилийн дараа энэ медиа маань арай хүний эрхэд мэдрэмжтэй, гендрийн мэдрэмжтэй болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 75 жил боолчлогдох уу, 75 жил хүүхдээ боолчлуулах уу, эсвэл өнөөдөр бид нар дотроос чөлөөлөгдөж эхэлэх үү те. Өнөөдөр очиод бид нар Facebook үзэхдээ хин нэг шүүхгүй, хажуудах нэгнээ харахтаа шүүхгүй, өөрийгөө талент харахтаа өөртөө ихтэй өөрийгөө мэдрэх тухай. Тэрнээс биш одоо ингээд бүх зүйлийг татгалзаал, эсэргүүцэл тийм ерөөсөө юм биш байхгүй. Зөвхөн өөрийгөө мэдрэх, өөрийгөө үнэлэх, бас бусдыг үнэлэх. Тэгээд өөртөө тэрэндээ эрх чөлөөтэй ихтгэлтэй бодит байдалтайгаа тулгарах. Надад юу хэрэгтэй? Би нэмж юу надад ямар юм шаардлагатай? Би энийг хийснээр яг би гэдгээ хүлээн зөвшөөрөх те. Тэр холбоотой. Тэгээд энэ бас маш гоё юу гэн те. Хүн өөртөө итгэмэгц хэрхэн амьдрахаа олж мэднэ гэж те. Хин нэг хараад биш, хин нэг бүр идеал авалгаа шүтээд биш, эсвэл хин нэгний тэр байдалд боолчлогдоод биш, би хин юм бэ гэж өөрийгөө олж мэдээд өөрийгөө итгээд би золзой юм байна, миний дуртай энэ юм байна, би ийм байхдаа аз жаргалтай байдаг юм байна, миний гадаад төрх юм байна те, миний найзуудын юм байна, миний зорилго юм байна. Энэ үед л хүн илүү итгэлтэй болоод хаашаа явахаа олж мэднэ те. Тэрнээс биш одоо би Cindy Crawford-ыг ч юм уу Kate Moss-ыг хараад те энэ шиг л болох юмсан гэсээр хагаад би хизээч өөрийгөө олж авахгүй байхгүй. Тэгэхээр тэгээд энэ үгээр өнөөдрийнхаа ярилцлагыг дуусгая. Баярлалаа. Хүмүүс минь бид ч нэрээ өөрийнхөө сэтгэлийг онлайнд үлдээчгээд өөр хоорондоо халуун дотн яриа чин сэтгэлийн дулаахан тэрэлт чи биднийг амьдаар нь мэдрүүлэх юм бүхнээ алгуурхан мартаад байна уу да. Гэрч гадааж тус тусдаа орон зай үсгэж гисэн. Ажил сургууль дээрч адилхан амьд бус харилцаа нь уйлсан. Хачин чимээгүй хүүтэн хөндөй орчин биднийг алгуурхан нөгөөд байна. Технологи хэдий гайхамшигтайж тэр чигтээ уусчвал бид зүлгэн дээр хүлнүцэн алхдаг байснаа мартсан шигэ. Номын цэнхэр тэнгэрт солон татхыг харуулгүй удсан шигэ. Аав ээжтэй амьдаар биш цахимаар царайгаа харуулсаар ахын дүүс монголчуудтайгаа нүрээ нүүн хэрэлцээр тус хүйсэн нэгэнд лайк дарахаас цаашгүй усгүй болсон тухай уншаад өнгөрөхөөс хэтрэхгүй болжээ. Одит хийж байгаа нь онцгой. Болохгүй зарлагсад дэндүү болов. Шүүмжлэгчид тэр аяараа шүүрч хэлгэн тун цөөхөн болсон байна. Амьдралаас бид ахуугаасаа асран тасраад байгаа нь амьд бус орчинд дасан зогсоод байгаа нь хүнлэг чанар, хүндлийн дээдлэг сэтгэл, хайр инэрлийг хамаа тавьчих мэт хаяа бодогдсон. Хөгжил дэвшил мөнхөд хөгжил. Хүнлэг халуун сэтгэлтэй гэвэл харин хүмүүс бид зогсон. Орой тойгоо гэвч ийдэг халуун төр дотн дулаахан үгсийг яг чиний амнаас сонсох яасан сайхан хэлээд юм бүхэн цаг хугацаатай хэтэрвэл хизээд хортой ахууга хаяаныг анзаар амжиж нэг найн хайрлаа.